За одоо яг зураг хуулсан байгаа. Зураг хуулчаад профайлер руугаа ороод дата процессинг авсан камерныхны өнцгүүдээр гаргаад ирдэг байгаа. За тэгээд доотлолт нь ямар ч алдаагүй бүх юм ногоо гарч ирнэ. За сайн бацгаана уу. Намайг Гоёнга гэдэг 2008 оноос хойш компанид технологийн бизнесийг одоо хариуцсан ажиллаж байна. За өнөөдөр миний танилцуулах гэж байгаа систем бол пропеллер систем байгаа. За энэ хүү систем 2014 онд манай Австрали, Америк инженерүүд зохион бүтээсэн. Дроноор авсан одоо зургийн мэдээллийг маш одоо богино хугацаанд өндөр нэрвчлэлтэйгээр одоо боловсруулж тооцоол хийдэг. Одоо өөрөөр хэлбэл одоо геодезийн хэмжилтийн мэдээллийг бол одоо 3D модель загварт одоо оруулж тооцоол хийдэг орчин үеийн систем байж байгаа. За манай Монгол дахь Тремлийн албан ёсны дийлэр Барлаг улт Монголын компани маань өөрийн сайтекийн сүлжээгээрээ ойдлогоо хил уурхаад байрал энэ сүүлийн технологиг 2019 оноос хойш амжилттай нэвтрүүлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байна. За энэ хүү систем бол одоо уурхай ажлын төлөвлөгөө дээр гарч ажиллах хэмжээлтэй ажилчдын ажлыг хөгжүүлснээр бол уурхай аюулгүй байдлыг дэвшлүүлж одоо эрсдлийг бууруулдаг маш чухал ач холбогдолтой систем байж байгаа. За түүнээс гадна энэ системийг хэрэглэхэд одоо тусгай мэдлэг, ур чадвар, туршлага шаарддаггүй маш хэрэглэхэд хялбар. Мөн түүнээс гадна AutoCAD зэрэг одоо бусад өргөн хэрэглээний програм хангамжуудыг дэмжиж ажилладаг энэ давуу талтай програм байж байгаа. За энэ хүү програм маань одоо нөгөө үүлэн технологиор суурилсан учраас өссөн цагтаа бид нэр одоо real time датагаа харах, тооцоол хийх, одоо бодит цаг хугацааны мэдээллийг харах бүрэн боломжийг олгодог. Энэ хүү одоо технологийн зөвхөн одоо уул уурхай гэлтгүү барилга зам, газар тариалан, одоо карьер зэрэг бусад одоо ажлын талбар дээр бол өргөнөөр ашиглах бүрэн боломжтой. За ийм сайхан технологиг Монгол улстай нэвтрүүлж байгаагаараа манай баг хамт олон төлөлийн баяртай мөн бахархалтай байна. Манай компани бол 2019 онд бол дроны технологиг анхааруулж ирж ирсэн. За тэгээд Rio Tinto-гийн CLA стандартын дагуу дроноо оруулж ирээд тэгээд ер нь бол үндсэн хоёр чиглэлээр бол оруулж ирсэн. Нэг нь болохоор яг агаарын зураг фотограмметрийн хэмжилт хийх зорилттой. Нөгөөх нь болохоор инспекшн үзлэг шалгалт хийх зорилттой. Ингээд видео бичлэг, фото зураг авах ингээд хоёр салбар руу салаад явсан. За тэгээд мэдээж фотограмметрийн зураг хийж байгаа учраас боловсруулалт их програм бидэрт шаардлагатай байсан. За тэгээд судалгаа хийсэн үндсэн дээрээс болоод профайлерыг бол 2019 онд авч ашиглаж ирсэн. За тэгээд тухайн үед бол Яма сайтыг аваад туршилтын хэмжилтүүдийг оруулж үзээд за ер нь манай ажил дээр бол нэлээд хэрэгтэй байна гэдэг үндсэн дээрээс профайлерыг анхудаа 2019 онд сонгож ирсэн. Ер нь бол уул уурхай гэлтгүү ер нь бол уул уурхай газар тариалан ер нь дроноор хэмжилт хийж байгаа, фотограмметрийн хэмжилт хийж байгаа бүхий л газарт бол хэрэглэх боломжтой. 2019 онд анх бидэд дроны технологиг оруулж ирчээд ер нь бол тухайн үед бол шинэ технологи за тэгээд нэлээд бас мэдхгүй юмнууд их гарч ирсэн. За тухайн үед бол яг гэсэн бид маань спорт багтайгаа их холбогддог. За спорт багийн үед болохоор бидэрт бол маш сайн тусалцаа үлдээдэг. Зургийн чанар сайн бийжиж бидэдийн 3D модель чанартай сайн гарна, accuracy-г ч гэсэн ISO хэдтэй авах уу, өндөр хэдтэй авах уу, хэдэн метрийн секундын хурдтай нисэх үү гэх хичээлэнд ер нь бол бүх тохиолнуудыг нь бол бидэрт бол маш сайн зааж өгсөн. Түүний үндсэн дээрээс бидэд яг тухайн зааж өгсөн өгөгдлөөр нь зураг авахд бол бидэдийн нэг үүсгэж байгаа 3D модель нь бол маш сайн чанартай гарна. Тэр нь эргээд бол нөгөө ашиглаж байгаа усудаа бол баталгаатай. Дээрээс нь болохоор нэг QA/QC-гийн багтай. Тэгэнгүүт ямар хэмжилтийг хаана оруулах гэж байгаа, апплод хийж байгаа, хэнд үзүүлэх гэж байгаа гэдгийг шалтгаалаад
наривчлалаа бас сонгож өгөх боломжтой байдаг. За яг хөө ер нь илүү их наривчлалтай бүр 1 см-ийн наривчлал руу оруулах хэмжлтүүдийг гэх юм бол яг боловсролтой хугацаанд жоохон урт боловч чанартай дата гаргаж өгнө. За жишээлбэл зүгээр 2D модель харах чаа зүгээр юм зургийн хэлбэрээр харах чаа усуд бол өндөр наривчлал шаардлага байхгүй шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд нь таарсан QAQC-ийнхаа юу сонгоод өгчдөг. Тэгэнгүүт давуу тал үүсэж байгаа. Цаг хугацааны хувьд ч гэсэн мөнгө төрөний хувьд ч гэсэн ер нь бол маш их давуу талтай. Дрон нисгээд би 22 оноос хойш одоо 3 жил болж байна. 300 цаг аюул өсөлгөө одоо нисгдсэн оюутлогын сайтд нисгэж байна. Пропеллер системийг манайх уулын ахилт 7 хоног болгоны хэмжилт, сар болгоны хэмжилт гээд уулын ахилт хаягдтал хадгаламж байгууллагын ахилтууд дээр ашигладаг. Бас зэрэгцээ ганц маркшедрүүд гэж ашиглахгүйгээр геологийн ханны хагарал, геотекийн ханны одоо хүн очиж үзэхээргүй тийм дээрээс авсан зураг 3D модулийн үзэж хааж ашигладаг байгаа. Дороо маань матрис 350 гэдэг дороо ашиглагатай болохоор бид нар P1 камер тэгээд сая сүүлийн жил гарангийн өмнө L2 буюу лидарыг ашиглаж байгаа. За ерөнхийдөө бол хэмжилтэнд 120 дээр тогтмол нислэгээ үлддэг. 300 м дээр бас үлддэг. Тэр нь болохоор нөгөө нэг мотом гэдэг ерөнхийдөө нөгөө хан бомбтаас ер нь зөвшөөрөл аваад тэгээд 300 м дээр үлддэг. Тэр нь болохоор өдөр тутмын хэмжилтэндээ орохгүй 7 хоногийн ахилт юм уу сарын хэмжилтэн дээр орж ирдэг. Мөн ослын зураг буюу инцидент ингээд босод болсон үедээ ашиглаад пропеллер руу оруулан ослын зураг бас гаргадаг. Өдөрт бол жижиг нислэг гэдэг нэг 10-аас 15 минутын нислэг байгаа. Тэгээд 5-аас 6 нислэг идэг. Том нислэг нь гэх юм бол 300 м дээр нисдэг нислэгүүд нь 3-аас 4 цагийн ихтэй бол нэг 7-аас 8 цаг болдог. Өндөр наривчлалтай дроноор хэмжилт хийх нь бусад хэмжилт хийж байгаа багшнуудаас нь болохоор цаг хугацааг нь тэмж байгаа. Хоёрт аюулгүй байдлыг нь хангаж байгаа. Гуравт наривчлалын хувьд арай нарийн сайн гарч ирдэг хэмжилт маань. Одоо жишээ нь GPS-ээр хэмжилт авахад бид нар ирмэгийн задгаа ирмэг рүү төхөж очиж чадахгүй хэмжилт байлаа гэхэд бид нар офсайдлж авах. Дорооны хэмжилт нь бол яг GPS-ийн яг ирмэг дээрээ хэмжилт нь ирдэг. Тэрүүгээр давуу талтай. За давуу талын хувьд болохоор пропеллерийн давуу тал нь болохоор ямар нэгэн боловсролтын болохоор өөрөө ийждэг. Бидэд одоо хэмжилт хийсэн raw data-гаа бий зургаа дээрээс нь ground control буюу GCP-нүүдээ ингээд апплод хийгээд өгчдөг. Боловсролтын болохоор цаанаа бүгдийг хийгээд за бэлэн болсон датагаа болохоор 3D модель дээрээс нь хэрэгтэй бүх хөрөгдөлтүүдийн файлуудыг гаргаж өгөөд тэрийг cloud server дээр хадгалцдаг учраас нэлээд даваа талтай. За тэгээд цаг хугацаа орон зайнаас хөл хамааран хааж исэн дроны хэмжилтүүдийг ороод харж боломжтой. Дээрээс нь бүх датагаа тэндээс даунлоод хийгээд авах боломжтой. Ер нь бол нэлээд даваа талыг бол бид тавлгасан пропеллерийн хувьд. Дээрээс нь бас манай дээр ч юм бол олон төрлийн аудио шалгалтууд ирдэг. За тэгээд аудио шалгалтаар ирж байгаа усуудаа шаардлагатай хэсгүүдийг бол 3D модулуудыг үзүүлэхэд бол бүрэн боломжтой байдаг. Тэрүүгээр айгүй даваа талтай. Төлөвүүд нь амар ойлгомжтой. Хүмүүст одоо ерөөсөө тийм инженерийн хэцүү програмууд чиг биш. Яг одоо платформ дээр YouTube ч гэдэм үү, Facebook ч гэдэм үү одоо ингээд ороод бид технологиудаа ингээд хийгээд явцдагтай ялгаагүй ерөөсөө cloud server-тэй учраас дуртай нь ороод хэрэглэх боломж нь бол бүгдэнд нээлттэй. За тэгээд манай багийн хувьд болохоор овнороо явцдаг. Тэгээ бос багуудын болохоор access-уудыг нь бол яг тодорхой хэмжээнд өгчдөг. Тийм учраас ашиглагад бол маш хэлбэрхэн. Тэгээд дээрэс нь пропеллерийн багийнх нь болохоор энэ талаараа болохоор эхэлж байхдаа бол нэлээд сургалтууд бас орж исэн. Тэгээд одоо бол 5 жил ашиглаад ирсэн болохоор энэ бол төртгөө. Тэгээд шинэ усуудад орсон гэсэн нэг нь бол бүх функцүүд нь айгүй ойлгомжтой.
тэрүүгээр бас аягүй тааталтай гэж. Barla World Mongolia